Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлд нэгэн гайхалтай эргээ ирэлт дуйланд явтал өчигдөр боллоо. Тус улсын хамгийн томоохон компани өнөө хүртэл Samsung компани байсаар ирсэн. Тэгвэл 2000-ад оны ихээр Тампуурдын ирмэгт тулаад байсан SK Hynix компани өчигдрийн байдлаар Samsung компаниг нийт үнэлгээгээр хойно орхиж дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгчдийн нэг болоод байна. Даваа харингийн хөрөнгийн зах зээлийн хаал дээр SK Hynix-ийн хувьцааны ханш 5.6% өснөөр компани нийт үнэлгээ 135 их 80 Америк долларт хүрсэн байна. Харин Samsung-ийн хувьцаа тэг 114% бүрж SK Hynix-аар бичигдсэн. SK Hynix-ийнхүү дэлхийн хамгийн үнд цэнэтэй санах хойно чип үйлдвэрлэгч болоход хиймэл оюун ухааны системд ашиглагддаг өндөр багтаамжтай HBM чипний эрэлт гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тус компани хувьцаа зөвхөн энэ онд гэхэд л 340 гаруй хувиар өсөд байна. Тэд одоо Microsoft, Google зэрэг дэлхийн хиймэл оюуны технологийн томоохон компаниудыг чипээр хангадаг хамгийн гол нийлүүлэгч нь болоод байна. Энэхүү амжилт нь ердөө 12 жилийн өмнө өрийн дарамтаас болж Тампуурдын ирмэгт тулж байсан компанийн хувьд гайхалтай явдал юм а. Тодорхойлбол 2002 онд тус компани өргөжих стратеги улмаас асар их үрд баригдаж өрсөлдөгч Micron компанид зарагдахын даваан дээр гэрээн цуцлагдсан бөгөөд бараг 10 жилийн турш зээлдэгчдийн хяналтад байсан түүхтэй. Бүр 2003 онд хувьцааны ханш нь ердөө 135 вон хүртэл унаж үнэн цэнгүй хувьцаа хэмээн нэрлэгдэж байсан. Хэдийгээр 2023 онд чипний зах зээлийн уналтаас болж 773 их 80 вооны алдагдал хүлээж байсан ч 2024 оноос Microsoft, Google, Meta-гийн хиймэл оюуны хөрөнгө оруулалтын ачаар үйл ажиллагаанд сэргэж түүхэн ашиг болж эхэлсэн юм. Шинжээчдийн үзэж байгаагаар SK Hynix зах зээлийн хямралын үед ч ухралгүй өндөр урттай HBM чипний технологи тууштай хөрөнгө оруулалт хийсэн өнөөдөр амжилтын үндэс болоод байна. Үүний үр дүнд 2025 гэхэд тэд дэлхийн HBM чипний зах зээлийн 61%-ийг дангаараа хяналтад авч Samsung 17, Micron 21%-тай үлдээд байна. SK Group-ийн дарга Chae-Tae-won тухайн үед хамт олонныхоо хүчтэй эсэргүүцлийг сөрөн энэ компанийг худалдаж авч байснаа дурсахтаа. Өмнө нь санах хойно чипийг хэн үйлдвэрлэх нь хамаагүй хооронд нь орлуулжуулдаг бүтээгдэхүүн байсан бол HBM бол өөр. SK Hynix-ийн HBM чип байхгүй бол хиймэл оюуны систем хэвэн ажиллаж чадахгүй. Өмнө туслахын данг байсан зүйл өнөөдөр хамгийн гол цөмийн данг болсон хэмээн онцлсан байна. Америкийн нэгдсэн улсын Bank of America-гийн тооцоолсноор SK Hynix цаашид Samsung-ийн эзэлдэг уламжлагт DRAM чипний зах зээлийн ноёрхлыг ч ганхуулах төлөвтэй байна. Тус компани 2025-аас 2028 оны хооронд DRAM үйлдвэрлэлээ 38%-аар өсгөхөөр төлөвлөж байгаа нь өрсөлдөгчийн өсөлтийн хурдаас даруй 2 дахин их бөгөөд ингэснээр 2028 он гэхэд тэдний хоорондох үйлдвэрлэлийн зөрүү ердөө 10 хүрэхгүй хувь болж багасах магадaltaй байна. Үүнээс гадна SK Hynix компани дэлхийн хөрөнгө оруулагчдад улам нээлттэй болж нэр хүндээ өсөхийн тулд Америкийн нэгдсэн улсын Nasdaq хөрөнгийн биржид бүртгүүлж хувьцаагаа давхар арилжаалахаар болоод байна.